Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн монголчуудын хичээл эхлэхэд бэлэн боллоо. Бид 1-р ангид байхдаа 35 үсэг сурсан. Тэгвэл 35 үсгийг юу гэж ангилдаг вүлээ? Авьяа тэмдэглэдэг. Авьяа тэмдэглэдэггүй. Авьяа тэмдэглэдэг үсгнүүдийг юу гэж ангилдаг вүлээ? Ихшиг үсэг. Гээгүүлэгч үсэг. Авьяа тэмдэглэдэггүй. Тэмдэг үсэг. Хатуугийн тэмдэг зөөлний. Ихшиг үсэг. Үндсэн ихшиг А, Э, И, А, О, У. Туслах ихшиг Я, Е, Ё, Ё, хагас И. Эр үгэнд өчтөг эр үгийн И. Гээгүүлэгч үсэг. Ихшиг 7. Монгол баавар. Заримдаг 9. Жожинсаа жишээч. Онцгой 4. К, П, ташаагаан тавсан П, иш, Ч. Ихшиг үсгийг Эгээр бүдүүчээр Эгээр тэмдэглэдэг. Гээгүүлэгч үсгийг бүдүүчээр тэмдэглэхдээ Эгээр тэмдэглэдэг. Харин гээгүүлэгч үсэг маань ардаа зөөлрсөн байвал зөөлрсөн гээгүүлэгч гэж тэмдэглэдэг. Дараах үгсийг бүдүүчээр тэмдэглэе. Сурагч. Эс гээгүүлэгч О ихшиг, Эр гээгүүлэгч А ихшиг, Г гээгүүлэгч Ч гээгүүлэгч. Харуул. Х гээгүүлэгч А ихшиг, Эр гээгүүлэгч О ихшиг гээгүүлэгч. Ширээ им үг. Иш гээгүүлэгч И ихшиг, Эр гээгүүлэгч ихшиг. Хонь. Х гээгүүлэгч А ихшиг, Н зөөлрсөн гээгүүлэгч. Эдгээр үгс нь ямар үг вэ? Сурагч эр үг, харуул эр үг, ширээ им үг, хонь эр үг. Өмнөх мэдлэгийн сэргээн санацгаалаа. Үгсийг сайн ажиглаарай. Багшийн дагаад уншаарай. Хар, бэр, суу, бод, санагд, үзэгд, харир, хий, тоглол, тар, инээ, уралд, сорир, барилд, мөрөөд, ураллаа, тарир, нөхрөл, суралц, унш, соль. Эдгээр үгсийг ихшгээр төгссөн үг, гээгүүлэгчээр төгссөн үг, зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үг. 3 ангиллаа. Зөөлрсөн гээгүүлэгч нь гээгүүлэгчээр төгссөн үг. Ардаа ямар зөөлний тэмдэг дагуулan бичдэг. Эдгээр ихшгээр төгссөн үг, гээгүүлэгчээр төгссөн үг, зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үг нь Я, Ё, Ег тусгаарлагч хатуугийн тэмдэг, зөөлний тэмдгийг хэрхэн зөв залган бичих вэ? Өнөөдрийн хичээлээр мэдэж авна. Ихшгээр төгссөн үгэнд Я, Ё, Ег хэрхэн залгаж бичиж болохыг сайтар ажиглаарай. Нөхрөл, суу, хий, тоглол, инээ, уурал. Нөхөрлөө, сууя, хий, тоглоё, инээ, уурлаа. Бид яасан? Ихшгээр төгссөн үг нь шууд залган бичсэн. Багшийнхаа хүрээсэн үгсийг сайтар ажиглаарай. Ямар үг вэ? Ийм үг биш. Нөхөрлөө, хий, инээ.
Ийм үг байна тийм үү? За тэгвэл ийм үгэнд хишгээр төгссөн ийм үгэнд Е-г шууд залган бичиж байна. Сууй, тоглоё, уурлая гэдэг эднэр маань ямар үг вэ? Эр үг вэ? Эр үгэнд я, ёг хишиг зохицох ёсон баримтлан бичдэг. За үүнээс дүгнэлт гаргацгаая. Хишгээр төгссөн үгэнд я, ёо, ег залган бичгтэй. Хишиг зохицох ёсон баримтлан эр үгэнд я, ёг ийм үгэнд ег шууд залган бичдэг гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Гээгүүлэгчээр төгссөн үг. Мөрөөд, үзэгд, нэм, үрж, бич, хэл, нэмэг, чим. Эдгээр үгс гээгүүлэгчээр төгссөн ямар үгнүүд байна вэ? Сайтар ажиглаад хараарай. Ийм үгнүүд байна. Сайн байна. Ийм үгнүүд байна. Ийм үгэнд бид нараа Е-г залган бичдэг тийм үү? Е-г залган бичгтээ зөөлний тэмдгээр тусгаарлан бичнэ. Мөрөөдий, үзэгдий, нэмий, үржий, бичий, хэлий, нэмэгдий, чимээ. Цаасаа яаж бичсэн? Гээгүүлэгчээр төгссөн ийм үг байсан. Гээгүүлэгчээр төгссөн ийм үгэнд яаж бичсэн бэлээ? За дүгнэлт гаргая. Гээгүүлэгчээр төгссөн ийм үгэнд Е-г залган бичгтээ зөөлний тэмдгээр тусгаарлан бичнэ гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Гээгүүлэгчээр төгссөн үг. Эр үг байна. Тийм үү? Хар, уралд, санагд, суралц, унш, бод, хар, барилд. За ийм үгэнд яадаг вүлээ? Ийм үгэнд я, ёг залган бичдэг тийм үү? Я, ёг залган бичгтээ эр үгэнд хадуугийн тэмдгээр тусгаарлан бичнэ. Эр үгэнд хадуугийн тэмдгээр тусгаарлан бичдэг гэж хэлсэн тийм үү? Тарий, уралдъя, санагдъя, суралцъя, уншия, бодъё, харъя, барилдъя. За үүнээс ямар л дүгнэлтэнд хүрлээ? За харъя. Гээгүүлэгчээр төгссөн эр үгэнд я, ёг залган бичгтээ хадуугийн тэмдгээр тусгаарлан бичнэ гэсэн дүгнэлтэнд хүрлээ. За зөөлрсөн гээгүүлэгч. Я, е, ёг хэрхэн залгаж бичих вэ? Дагаад уншаарай. Ахи, харир, барир, сорир, тарир, соль. Ахи, харъя, баръя, таръя, соръя, солиё. Сая яаж залгаж бичсэн бэ? Ажигласан уу хүүхдүүд ээ?
шууд залган бичсэн тийм үү? За энэ шууд яагаад шууд залгаж бичсэн бэлээ? За дүгнэлт гаргая гэлээ. Зөөлрсөн гээгүүцээр төгссөн үгэнд яа, ёо, ег залган бичихтэй. Үгэнд үгэнд яа, ёг ийм үгэнд ег шууд залган бичнэ. За хэдүүлээ ег залгаж бичсэн үгүй тийм үү? Эдгээр дандаа үг байсан учраас их шиг зохицох ёсоор баримтлан яа, ёг шууд залган бичсэн тийм үү? За сайн. Өмнөх мэдлэгээ баттгая. Юугаар төгссөн үгнүүд байна вэ? Зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үгнүүд байна тийм үү? Зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үгэнд яг залган бич. Бари, тари, хари, өрий. За. Багш нь гээгүүлэгчээр төгссөн 4 үг бэлдсэн байгаа. Энд яг залган бичиж их шиг зохицох ёсороо тэгвэл яах вүлээ? Гээгүүлэгчээр төгссөн үгэнд яг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлан бичдэг тийм үү? Оо сайн байна. Бари, тари, хари, урий гэх мэтлэн залгаа бичсэн тийм ээ. За багш нь. Эдгээр үгсийн утгыг ялгая. Бари гэдэг үг маань альва юмыг барьж авъя гэсэн утгатай үг. Бари гэдэг маань барж идэж дуусгах гэсэн утгатай тийм үү? За, тари гэдэг маань тарьж ургуулах. Тари гэдэг маань хичээлээ тарахын тари гэсэн үг тийм үү? Хари гэдэг үг маань гэртээ хари гэсэн үг. Хари гэдэг үг маань юм харахын хари гэж шүү дээ тийм ээ. Юмыг хари гэж. За, урий гэдэг маань хормон дөрөх, гэртээ урих гэдгийг урий гэсэн үг байна. Урий гэдэг үг маань юмыг урьж тасдахын урах байх нэ. За мөн өнөөдрийн хичээлээр гээгүүлэгчээр төгссөн үгэнд яг залгахдаа хатуугийн тэмдгээр тусгаарлан бичдэг гэдгийг мөн зөөлрсөн гээгүүлэгчээр төгссөн үгэнд яг шууд залгадаг гэдгийг мэдэж авлаа. Гэрийн даалгавар. Гэрийн даалгаварт 1-р дасгал 2-р дасгалыг хийгээд багшийнхаа чат руу ээж аваараа илгээгээрэй.